Монгол улсын ардын боловсролын тэргүүний ажилтан хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн удамд Ахмад багш гүр базар өвгтэй дансран Монголын боловсролын салбарт бүх насаа зориулж их хэл уран зохиолын ариун үлсэд үнэнчээр зүтгэж улсад 57 жил хөдөлмөрлсөн эрхэм багш Ахмад зүтгэлтэн гүр базар өвгтэй дансран 2025 оны 11-р сарын 2-ны өдөр таалал төгсөж гэр бүл төрөл төрөсөд хамт олон шав нартан нөхөж баршгүй хүнд гарц тохиолоо. Дансран 1946 оны 5 дугаар сарын 1-нд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт гүр базарын отхон охин болон мэндэлжээ. Тэрээр 1954-өөс 1964 онд Завхан аймгийн Элдэг очрын нэрэмжит дунд сургууль, 1964-өөс 1968 онд Улаанбаатарын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын ангид тус суралцж төгссөн. 1968-аас 1973 онд нийслэлийн 39-р сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж анхны шавнараа сурган хүмүүжүүлж багшийн гараагаа эхэлсэн. 1973-аас 2008 онд Сонгон найрхан дүүргийн 12 дугаар сургуульд 35 жил тасралтгүй ажиллахдаа 10 гаруй мянган шавьда боловсролын үрийг тарж их хэл уран зохиолын гүн мэдлэгтэй хүмүүнлэг сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлсэн билээ. 2008 онд тэтгэврт гарсны дараа 2010 оны хүртэл боловсрол суваг телевизийн зөвлөх сурагч сонины менежерээр ажиллаж зөв бичгийн өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. 2010-аас 2025 он тоглох сөөхийн гүйцэтгэх захирлаар 15 жил ажиллаж орон сууцны орчны соёлыг төлөвшүүлэх, нийгмийн идэвхийг өрнүүлэхэд шинийг санаачлагч удирдагчийн байр суурь эзэлж байлаа. 2011-ээс 2025 онд номын гэгээ сургуулийн төвийн зөвлөх багшаар ажиллав. Эрдмийн үйлсээ үргэлжлүүлсэн бөгөөд ийхүү дансран багш нь улсад нийт 57 жил ажиллаж үүнээс 42 жилийг боловсролын салбарт 15 жилийг нийгмийн байгууллагын удирдах ажилд зориулжээ. Түүний гавьяат үйлсийг төр засаг болон салбарын байгууллагууд өндрөөр үнэлж нэр хүндтэй олон шагналаар шагнасан бөгөөд зармийг нь дурдвал 2014 он хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одон, 2008 он алтан гадас одон, 2001 он ардын хувьсгалын 80 жилийн ой медаль, 1991 он ардын хувьсгалын 70 жилийн ой медаль, 1996 он ардын боловсролын тэргүүний ажилтан, 2008 он хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2013 он сонин хэвлэлийн тэргүүний ажилтан, 2015 он нийтийн ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан, 2019 он Монголын сууц үнэлэгчдийн холбооны дээд зөвлөлийн тэргүүний ажилтан тэмдэг, 2022 он байгаль орчин уул уурхай яамны тэргүүний ажилтан, 2023 он нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн тэргүүний ажилтан, 2018 он Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүмүүнлэгийн үйлсийн ман лайлагч одон, 1993-1994 он боловсролын яамны жуух бичиг. Дансрангийн наран мэд гэрэлтсэн инээмсэглэл, сарван мэд төлөв төвшин зан, шудраг, зарчимч, хөдөлмөрч хичээнгүй чанар, түмний төлөөх хүнлэг нэгүүлсэнгүй сэтгэл нь гэр бүл төрөл төрөсөд хамт олон шамнырийнхэн зүрхэнд үрд мөнхөд хоног шин дуурсагдах болно. Та минь амар амгалангийн орондоо тайван нойрстоо сайн амгалан болтугай.